иргэд төр захиргааны байгууллагын ажилтан ажлагчид их хотынхоо өнөр бүлийн гишүүн бүх хүмүүс байгууллага улсын хаан донд хашийн өнгөөр туяаран утгах Уудам Монгол имний хөргөө улсын министрийн хүү 378 жилийн маяг тэмдэглэж байна. Ирээд санааны хөвөнд 378 жилийн өмнө их хотын сүүр шавыг тарьснаас хойш Улаанбаатарын үүсэл төвийг бичижсэн билээ. Их хотын төвг бол Монгол улсын төвх хөгжил зэхтэй салшгүй холбоотой билээ. Тиймээс түүх оймонгийн нийслэл өрнөөр иргэн их хотын иргэнээрээ багтан амжилттай юм аа. Түүнчлэн жилийн өнөөдөр нийслэл хотын удирдлагын баг жилийн турш хийгдсэн ажлаа иргэдэд тайлбарлаж энэ хот хийх бодлого зорилтоо танилцуулах боломжтой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн эрхцэн байдлын тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн барихын зэрэгцээ нийслэл хотыг хөгжүүлэх гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн зам толгой хөрөлөнгөө орчныг сайжруулах, иргэдийн амьдрал таатай нөхцөл бүрдүүлэх, дэд үтсийн болоод нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд хамтран ажиллаж зах хүртэн хүрч байна. Хуулиар дэвшсэн иргэдийнхээ үгийг сонсдог, төрийн үйлчлэгээний хүн суртал үе аж аргалтай хотыг зохицлон бий болгоход зөвхөн нийслэлийн төр захиргааны байгууллагууд төдийгүй төрийн болон хувийн хвшлийн хамтын ажиллагаа иргэдийн оролцоо чухал юм аа. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжил иргэн таны үг хичээл зүтгэл ус агаар шиг хэрэгтэй гэдгийг онцлон хэлье. Иргэдийнхээ итгэлийг нийслэлийн удирдлагын баг зүтгэлээр хариулна гэдгээч энэхүү хүндэглийн индрээс та бүхэндээ амлаж байна. Өдрөөс өдөр өргөж хөгжиж өнгөжин жаваатсаар байна. Нийслэлийн иргэдийн өнөөдрийн хөгжлийн ёслон хамт өргөн ирсэн төлөвлөгчдөө нийслэлийн эрхэм хүндэтэй хариу үйлсийн эзэн хүндэт дооноор хоржийн бомбертын баяр хүргэе. Нийслэлийн тэрмийн ажиллагаар хүндэт дооноор задын цог өржмийн цэндаюуш Опочмийн шомпон бахара Янцэргийн артомор Баярын наран зулмарман шагнагдаж байна. Нийслэлийн тэрмийн ажиллагаан цог тэмдэглэр задын цог өржмийн цэндаюуш Опочмийн шомпон бахара Янцэргийн артомор Баярын наран зул Ямсан сунгушаа донд их зохиолч Наштөржийн насаг дөрж байгаа нэгэнтэй жаргалам энэ ертөнцийн зүтгэлийн зөвлөж байгаа хүндэт дооноор тавтыг хэмнээс дахин баярлалаа.